2012 оноос хойш 30 мянган хүн өнөөдөр төрийн албаны тоогоор нэмэгдсэн. Өөрийнхөө хүсэлтээр өөр ажилд шилжсэн 36 мянган хүний шилжилт хөдөлгөөн хийчихэд байж байгаа Монголын төр доктортой байгаа мó. 2 жилийн турш орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалтаа яамнаас авахуулаад төрийн нарийн бичгийн даргаас авахуулаад аймгийнхаа хилцээний дарга хүртэл орлон гүйцэтгэгч гэсэн тушаалтаа ажиллаж байгаа 2 жилийн тушаалтаа ажиллаж байгаа энэ төрийн алба өнөөдөр мэрэгсэн төрийн алба мөн үү? Энэ бол Монголын эмгэнэл шүү дээ. Бидний зовлон, бидний эмгэнэл. Өнөөдөр төрийн албаны зөвлөлийн дарга нь улс төрийн намаас томилогчоо сууж байгаа шүү дээ. Энэ улс төрийн намын хүн чинь улс төрийнхаа намын даргын үүрэг даалгавраар ажиллаа юм шүү дээ. Өнөөдрийн төрийн албаны дарга нь үнэхээр тийм төрийн албан агчдынхаа эрх ашигыг хамгаалдаг тийм дарга юм бол тэр 36 мянган хүн өөр ажил шилжчихэд байгаа. 36 мянган хүн нь өөрийнхөө хүсэлтээр ажил шилжчихэд байгаа. Энэ хүмүүсийн эрх ашигыг хамгаалахгүй яасан. Энэ эрх ашигыг хамгаалахгүй байсан. Өнөөдөр дүгнэлтгээ тоо уншаа сууж байгаад үнэхээр харамсаж байна. Та ажиллаа хийгээгүй.